Өөрийгөө одоо танилцуулахдаа за би бол одоо $85. Тэгээд энэ үйлчлүүлэгч нэг зүйлийг хүссэн. Ялцчгүй надад бол жишээ нь хэрэгтэй. Жон ганцаараа жоохон тухгүй байгаа учраас зүгээр нэг ханд татсан. Японы Токио хотод маш гэр бүсийн үйлчлэгээ үзүүлээд тэрнийхээ төлөө мөнгө авдаг нэг ийм залуугийн тухай ярианууд хүмүүс одоо Японд очиж ийм ажилд орох юмсан гэсэн тиймэрхүү ярианууд манай Facebook орчинд нэлээд өрнөжсэн учраас энэ залуугийн талаар илүү жоохон сонирхож дэлгэрүүлж үзэхээр шийдээд тэгээд нэг ийм нэвтрүүлэг олсон. Тэгээд энэ нэвтрүүлгийг хамтдаа үзэж үзье гэж бодож байна. Тэгээд хүмүүс ер нь бүгдээрээ ер нь намайг юу ч хийдэггүй хүн гэж хэлдэг. Одоо миний бодлоор юу ч хийхгүй байгаа хүнийг одоо жишээлх юм бол өөрийгөө ч юм уу ингээд түрээслэх юм бол сонирхолтой байж магадгүй гэж бодсон учраас одоо энийг эхлүүлсэн. Шожи Моримото гэдэг энэ залуу. Шожи Моримото гэдэг энэ хүн бол өөрийгөө одоо танилцуулахдаа за би бол одоо юу ч хийдэггүй түрээсийн хүн байна гэж танилцуулж байна. Ажлынх нь нэр нь надаа одоо юм захиалга санал ирэх үед нь би байгаа газарт нь очиод тэгээд ер нь асуусан асуултанд нь ингийн хариулт хэлж өгөхөөс өөрөөр ер нь юу ч хийдэггүй. Тэгээд бас яг идэж уудаг хамтдаа. こういうのってのは手前から食べるんですかね。適度に回るんですね。そうするとなんかこう。その依頼者の方が自分から Тэгээ өөрчлөлөгч нь хэрвээ өөрөө юм ярихгүй бол төрүүлж яриа өддөж яриа үсгдэггүй. Сэтгүүлч нь та одоо энэ өөрчлөлж байгаа хүний хадлаар илүү их мэдхийг хүсдэггүй юм уу гэсэн чинь үгүй ер нь их мэдхийг хүсдэг гэнэ. 働いてる方としてはちょっと寂しいなっていう気持ちもあったので、有名なケーキ屋さんがあってちょっとそれに一緒に行ってほしいなっていう東京なかなか来ないので、お子様ランチが有名な Саний кафед болохоор талхайдаа сууж байсан шүү дээ. Манай одоо энэ кафе шинээр нийлдээд тэгээд энэ дотор нь үйлчлүүлэгч байхгүй. Гүнхтэй муухай байсан болохоор хүнтэй байх юм бол бас хүн ингээ орж харангуйтаа энэ хүнтэй маань гэдэг нэг жоохон орох сэтэл нь илүү төрдөг учраас энэ хүнийг түрээсэлж авчирч идүүлж байгаа гинэ. Энэ охин болохоор өөрөө Токиод нэг байн орж ирээд байдаггүй. Тэгээ энэ удаа Токиод орж ирэхтэй. Тэгээ маш алдартай Бялууны газар очиж үзмээр байсан учраас ганцаараа томболчод байсан учраас зүгээр ханд татаад хандаа явж байгаа гинэ. ところで一緒にこう私がお子様ランチ食べているのを上手にしてほしいという依頼でございます。Энэ нэгч болохоор Окасама ланч гэдэг Окасама нь болохоор нэг хүүхэд гэдэг үгний хүндэтгэлийн хэллэг. Тэгээ энэ Окасама ланч алдартай тийм одоо өдрийн хоол юм байна л да. Энийг одоо хамт идэхээр ресторан руу хамтдаа явахын тулд энэ хүнийг би одоо түрээсэлсэн. Ихэнх үйлчлүүлэгч зарим газрыг хайж болох жоохон хэцүү байдаг. Тэгээд эсвэл зүгээр л одоо хин нэгэнтэй хамтдаа бай явмаар байгаа учраас зүгээр чамайг дуудчихлаа гэж тэгсэн хүмүүс байдаг гинэ. Ер нь угаасаа Токиод ингээд зарим нэг газрыг олоход нэр үнэхээр хэцүү. Одоо Google Map бариад утсаа ингээ хараад хөөгөөд явдаг ч гэсэндээ ер нь л бол би бол нилээн одоо хүртэл нэг сайн сураагүй. Яг хайгаал олоод очино л да. Тэгтээ ер нь нилээн эргэлдэж байгаад болж очдөг. Тэгэхээр бас хин нэгэнтэй хамтдаа явж явах юм бол бас их тэмтэй. Тэгээс одоо найзуудтайгаа юм уу эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах чадахгүй яриагаа одоо өөр 3 дахь хүнтэй ингээ хуваалцахын тулд бас өөрийг нь дууддаг гэж байгаа байхгүй юу. Ер нь л хүн болгонд бараг өөртөө зөвхөн хадгалдаг тийм нууцуд байдаг ч тэгэл хинт чамаагүй нэг ярьчмаарч юм шиг. Тэгээд бас заримдаа нэг хүнд итгээд ингээ ярангууд тэр яриан цаашаага ингээд жоохон салаалаад хинтчтэй хэлээрээ ингээ явцсан байдаг. One session with Soji will set you back 10,000 yen or $85 plus travel fees. Нэг And удаагийн you'll also be уулзалтанд responsible for any other нэг удаагийн expenses at the уулзалтанда location. Сожи 10,000 йен буюу $85. За. Энэ нас амар гоё. Гэнэ тэгээд Монгол мөнгөөр бол за нэг 250-60 мянга ч юм уу зан ихэр хавцаа болно.
болно. Тэгээ дээрэс нь унааных нь мөнгийг нэмж олгоод тэгээ дээрэс нь одоо хамтдаа ресторант ч юм уу орлоо эсвэл хамтдаа кино үзэх юм бол тэр илүү бусад зардлуудыг нь бас өөрөө нэмж даана үйлчлүүлэгч нь. Энэ насныг үйлчлүүлэгч нь байсан гинэ. Токиогоос Осака руу нүүж байгаа. Тэгээд энэ үйлчлүүлэгч нь нэг зүйлийг хүссэн. Кино ч юм уу тийм драм дээр гардаг шиг найзуудаа галтрагны буудал дээр ингээ үдэж өгж байгаа шиг одоо тийм нэг драматик гоё нэг тийм романтик тийм үдэлт хийхийг хүссэн. Яагаад гэх юм бол энэ үйлчлүүлэгч маань саяхан ингээ тийм маш хүнд цаг үеийн ард гарсан хүнд зүйлийг давж гарсан нэгэн байсан. Яа дэмэний ийм их хэрэлцсэн юм бэ? Хойлоо ч машина ботсон биз дээ миний хүү. Тэгээ яасан гэсэн жоохон аяархан байгаараа миний хүү. Тэр эмэгтэйгийн хамтран амьдрагч нь амиа оролцсон байсан. Амиа орлсон хүн буюу хамтрагч нь энэ цагаан өнгөтэй малгайг ер нь уулзах тоолондоо өмсөж ирдэг байсан. Тэгээд үд болсон нөгөө найз залуугийнхаа өмсдөг байсан тэр цагаан малгайг ингээ өмсөд залуугийнхаа тухай дурсамжуудаа хуваалцаа тэр залуугийнхаа тухай бас энэ залууд ингээ ярьж өгсөн гинэ. Тэгээ бүр маш их зүйл ярьсан. Тэгэхдээ одоо энэ ярьж байгаа энэ дурсамж энэ зүйлсээ гэр бүлийнхэн бол найзуудтай ярмааргүй байсан учраас тэгээд энэ малгайгаа өмсөж жагаад юун дээрээс галтрагны буудлын дээрээс баяртай гэд өдүүлэх гэж энэ залууг хөсөлсөн гинэ. While he gets contacted by both men and women with a variety of requests, one of the most common things is simply needing a person to be there with no strings attached. Одоо энэ их чиг жоохгүй эн чинь энэ залууд ингээд төрөөсөлж байна гэдэг чинь тийм заавал ганцаардмал нэгэн байх албагүй. Эсвэл найз нөхдөгүй ч юм уу уулзах хөнгөө гэсэн үг биш ээ. Зүгээр одоо ингээд одоо энэ нэг чинь насан дээр их чинь бүгдээр ингээд нэг өөр өөрсдөө гэсэн амьдралаа олоод өөр өөрсдөө ажил төрөлтэй зохицуулах ажилтай. Тиймээс учраас одоо бие биендээ аль болох өндрөл учруулахгүй байхыг хүсдэг. Энүүхий ишигээ очиод нэг гоё кафед ороод үзчихмээр байдаг. Тэгтэл хаа болоос нэг найзгаа дуудах болчдаг. Нөгөө найз нь чадна чадахгүй гээл одоо тэр чи бөөн асуудал. Тэрний оронд ингээ хамтдаа ингээд орчих хүн бэлэн байж байгаа байхгүй юу? Тэгэл одоо энэ залууг дуудаж болж байна. Энэ залуу маань болохоор өөрөө яг ийм хийдэг залуугаас өөр хүнээс одоо уран зориг авч энэ ажлыг эхлүүлж исэн гинэ. Нойлоос нь. Тэг өмнөх ажиллаж байсан компанид болохоор яг бусад хүмүүс шиг нэг тийм сайн ажиллаж чадахгүй байгаа юм шиг санагдчихсэн. Хийсэн бэ. Уучлаарай минийх. Минийх өөрөө их хийсэн юм уу? За яах вэ? Тэгсэн чинь нөгөө нэг экспос нь өмнөх захирал нь одоо чи одоо энд ер нь байсан ч байгаагүй ч ер нь ямар ч ялгаа байхгүй гэж хэлжсэн гинэ. Тэгээд хэлсэн учраас би ер нь юу ч хийж чаддаггүй юм байна да гэж одоо өөрийгөө бодсон. Тэнгуутаа тэр бодлоосоо ургуулангуутаа үгүй ер нь юу ч хийдэггүй тэр байдлыг ер нь илүү үр дүнтэй зүйл болгох ер нь боломжтой юу гэж өөрөөсөө асуугаад тэгээ одоо энэ нь ийм ажил болж хувраад одоо ингээд нэлээд карьертай явж байгаа байхгүй юу. За энэ Котоми гэдэг охин болохоор Котоми Ишихара гэдэг үйлчлүүлэгч нь болохоор Иношима гэдэг энэ Токиод хамгийн ойрхон байдаг гоё арал гэдэг. Энэ Иношима арал дээр зочилж үзмээр байсан учраас дуудсан. Тэгээ өнөөдөр өөрийнх нь төрсөн өдөр юм байна. Ганцаараа явах юм бол жоохон гүнхтэй ганцаардмал санагдчихсан. Тэгээ яагаад гэх юм бол нөгөө арьсан жоохон тийм нарны аршилтай. Энэ нарных нь аршлаас нь болоод найзуудтайгаа санаа зовоосон тиймэрхүү юм гарахыг хүсээгүй. Тэгээ хэрвээ энэ залуутай хамтдаа ингээд зүгээр гадуур ингээд алхах юм бол юунд ч санаа зовхгүйгээр одоо найзуудаа хөндрүүлж байгаа болооч гэдэг юм уу те. Тэгээ санаа зовхгүйгээр хамт явах боломжтой байсан. Тэгээд энэ залуу төрөссөн. Иношима орж үзмээр байна. Гэтэ би сайн амар хүүхэн Инаге гэдэг гоё арал руу явчихад ирсэн.
Гоё яасан шүү. Нөгөө зуны фестивал зуны баяраар бас таныг ингээ хамтдаа явж болох уу? Болно гэсэн чинь ашгүй дээ. Пандемикийн орд одоо жил болгон уг нь энэ зуны баярт явдаг байсан чинь засаа тэр хамт явдаг байсан найзаасаа салсан. Уг нь тэр фестивал дуртай гоё байсан чинь одоо эргээд тэр дуртай байсан фестивал нь эсрэгээрээ жоохон тийм уйдахтай гунигтай зүйл болж хувирсан. Тийм учраас одоо таныг надтай яваасаа гэд хүсэж байна гэсэн чинь окей. Тэгээ энэ түрээсийн үйлчлэгийг өөрийгөө түрээсэлдэг үйлчлэгийг эхлэхээс өмнө болохоор би гадуур ер нь явж байхдаа хүмүүсийг ингээ харахаар гадна талдаа ингээ зүг зүгээр энгийн юм шиг явж байгаа боловч дотроо ингээ ямар нэгэн зовлонтой эсвэл зөрчилдөөнтэй ч юм уу тийм хэцүү байгаа ахтаа гэж боддог байсан. Тэг ингээд одоо энэ хүнийг түрээсэлж байгаа гингүүтэл ерөөс дандаа баахан ганцаарцсан гэсэн тийм төсөөлдөг боловч одоо миний хувьд одоо жишээ нь ганцаараа цаг өнгөрүүлж чадна. Гэхдээ яг ганцаараа авах жоох их юм бодох гээд байдаг. Учраас энэ цагаа хийж байгаа зүйлдээ илүү төвлөрүүлэхийн тулд тэр хугацаагаа зарцуулахын тулд одоо тэрэнд энэ тус болдгоо энэ хүн тэгж байна. Юу ч хийдэггүй одоо энэ ажил нь өөрийг ингээд дандаа завгүй байлгадаг. Тэгээд өдөртөө 1-3 удаагийн уулзалтанд явдаг. Ялцчгүй надад бол жишээ нь хэрэгтэй. Тэгээ нэг удаагийн уулзалтанд 10,000 yen гэдэг чинь за Японы нэг одоо дундаж цалинтай гайгүй тийм одоо Токиод амьдарчдаг тийм хүмүүст ч бол 10,000 yen-ээр гэх юм бол ер нь бол байж болохоор зүгээр нэг найзтайгаа хамт уулзсангуудаа найзыгаа одоо хоол унтанд даагаад тэгээд явхад л бараг 10,000 yen. Одоо би бол жишээ нь ямар дүүрэг явхад юм болов. Дүүрэг явхад хамтдаа яваад нэг жоохон бичиг баримт төгөлцөлтөд хамт явчихвал зүгээр биш магадгүй л юм байна. Дүүрэгтэр ч очиад өстой ойлгохгүй амар ихтэй. Эсвэл зүгээр хамтдаа суугаад юм яриад асуугаад өөрөө ч гэсэндээ хүссэн юм аа японоор яриад хэлнийхаа дасгалыг бас сайжруулж болж байна. Одоо тэгээд яг үнийг хэлэхэд бас япон хүмүүстэй ингээ зөндөө харилцан яриа үүсгдэг ч гэсэндээ тэд нартай ингээ ярихаар бүр нэлээд жоохон сандралтай. Ягаад гэвэл тэр харилцаанд чинь би өөрөө бас нэг жоохон юм хүндлэлтэй хариуцлагатай аль болох алдаа гарахгүй хичээж ингэж бас их нэлээд энерги орж ярьдаг байхгүй. Тэгэхээр одоо ийм хүнтэй хэрвээ ярих юм бол би одоо хичээх шаардлагагүй зүгээр ингээл алдсан жонсон ч зүгээр хамаагүй ингээд ярьчих боломжтой байгаа болохоор гой санагдаж байна. Тэгээ ер нь ингээд Монголыг ч гэсэн ингээд бодох юм бол бид нэр ингээд жоохноос ахуулаад ч гэсэндээ одоо анхудаа болцож малцахтай ч юм уу ингээд найзынхаа нэг хэн татцсан ирж идэг та тэр чинь ингээд одоо энэ чинь жоохон мэрэгжлийн болгоцсон хувилбар нь яваад байгаа байхгүй ингээ хань татаад байгаа жоохон ганцаараа жоохон тухгүй байгаа учраас зүгээр нэг хань татцсан. Гэхдээ ер нь тэгэл найзуудынхаа амар их юмд хань татцдээ штэ Монголд чинь нэг хамт тийшээ яваад галерей үзчихье хамт тийшээ яваад ийм юм үзчихье тэнд тийм үйл явдал болж байгаа гэж байна. Тэгээ ингээ тэгэл нэг газар очиод ганцаараа сууж хахад яг үнийг хэлэхэд эвгүй л идэг штэ. Тэгээ тийм үеүдтэй бас нэг хажуудаа хантай хүнтэй явж явах юм бол нэг ойр зүрийн нэг цагаагаар магарчлахгүй ярьсан шиг хамтдаа байж явах хамаагүй гоё байдаг шүү дээ. Тэгээ тийм л зоригтой байхгүй. Тэгээ энэ чинь хамгийн гол нь өөрөө тийм үнэтэй биш. Үнэтэй биш учраас хүмүүс энэ хүнийг ингээд түрээслээд хэрэглээд байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн үйлчилгээ нэг талаараа үзүүлж байгаа гэж бас бичсэн байсан. Хамтрагч нь амиа оролцдог тэр эмэгтэй түүх бас жоохон ихэн бодогдуулахаар байгаа сте хүнд одоо тийм юм хүртэл дутагдж явдаг хүмүүс чинь янз бүрийн амьдрал туулж явж байгаа. Тэгэл тэр болгоныг нь тоглоом шоглоом болгоод авах юм хэрэггүй. Тэр энэ ажлын цаана бас хүмүүс яаж тусалж ямар сэтгэл зүйн ард нь гарахт нь тусалж чадж байгаа хүн юм бэ гэдгийг энэ жишээ нь нэвтрүүлгийн үзээд тэрэнгүүт мэдчих эхэлж байгаа байхгүй. Тэр эмэгтэй жишээ нь ингээл Токиогоос Осакаар өөр хот руу шинэ хот руу нүгэ шинэ амьдрал эхлүүлээ. Тэгээд одоо нэг хуучин тэр амиа орлсон хамтрагч хайртай хүндээ одоо албан ёсоор нэг талаараа баяртай гэж хэлж байгаа юм шиг тийм нэг одоо
илэрхийлэмжтэй зан үйл маягийн юм шиг өөрөө өөрийнхөө сэтгэл дотроо тийм тавьж явуулж байгаа тийм зүйлийг одоо хийсэн байгаа байхгүй юу өөрхөн. За тэгээд ийм мэр бусын өөрийгөө түрээсэлдэг, үйлчилгээ үзүүлдэг энэ нь одоо ажил мэргэжил насан ийм залуугийн тухай нэг ийм хөрхөн нэвтрүүлэг байлаа. Монголд тэгээд удахгүй бас ийм үйлчилгээ нэгдэх чинь билүү? Юмыг яаж мэдэх вэ? За бай. Бай гэрэ миний хүү. Bye. Миний хүү ээжигээ бичлэг хийж явах тайжууд арай ажныг юм л тэгсэж дуусглаа.